Сайн мэцхан үзэгчдээ Тэнгэр телевизийн гадаад мэдээний тайм хөтөлбөр эхэлж байна. Би та бүхэнд энэ 7 хоногт олон улсад болж өнгөрсөн чухал үйл явдлуудыг багцлан өргөхөөр бэлтгэлээ. Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Украины цэргүүдийг Донбасс мужаас ухрахгүй бол Оросын улбаны улс хүчээр эзэлнэ гэж мэдэгдлээ. За мөн тэгээд дайнд буулт хийхгүй тухайга дурдсан юм. Тодруулах юм бол India Today мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагад Владимир Путин нэг бол Украин ухрна, нөгөө бол бид эзэлнэ гэсэн утгатай мэдээллийг өгсөн. За Донбасс мужийн 85% нь Оросын цэргүүдийн мэдэлд байгаа. Харин Украины ерөнхийлөгч Володимир Зеленский газар нутгийнхаа хэсгээс өгөхгүй хэмээн мэдгдсэн юм. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Орос-Украины дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг хэлэлцэж байгаа бөгөөд Оросын улбаны улсын ерөнхийлөгч дэмжинэ гэж найдаж байна гэж хэлсний дараахан Путин ийхүү мэдгдсэн юм. Америк нэгдсэн улсын тусгай элч Стив Уиткоф энэ яриа хэлэлцээг байлдагч талуудтай хийхээр ажиллаж байгаа өнгөрсөн 7 хоногоос. За Стив Уиткоф мягмар гарагт гэхэд Москвад энэ төлөвлөгөөг хэлэлцэхээр Владимир Путинтэй уулзсан бөгөөд энэ уулзалтыг Трамп ерөнхийдөө дайжгүй болсон гэж дүгнэж байгаа юм. За энэхүү төлөвлөгөөний анхны хувилбарт Донбассыг Путиний буюу Оросын де-факто хяналтанд шилжүүлэх тухай санал тавьсан байсан боловч үүнийг шинжилсэн хувилбарыг нь мягмар гарагт Кремльд уулзахдаа танилцуулсан. Харин Путин Стив Уиткоф болон Трампын хүргэн Жаред Кушнер нартай уулзахаас өмнө шинжилсэн хувилбарыг хараагүй байсан гэж хэлсэн юм. Тиймээс мягмар гарагт болсон энэхүү уулзалтын үеэр заалтны бүрийг нь анхааралтай харах шаардлагатай болсон. За улмаар энэ уулзалт маш удаан үргэлжилсэн гэж тайлбарласан. За үүгээр зогсохгүй Оросын улбаны улс энэ төлөвлөгөөний зарим нэг заалттай санал нийлэхгүй байгаа гэдгийг илэрхийллээ. За гэхдээ яг ямар заалтууд вэ гэдгийг бол тодорхой хэлсэнгүй. Америк нэгдсэн улсын зуучлан санаачилж байгаа энэхүү энхийн төлөвлөгөөний хоёр гол асуудал тодорхойгүй буюу тохиролцоонд хүрээгүй хэвээр. За энэ бол маргаантай байгаа газар нутгийг цааш яах болон Украинд аюулгүй байдлын дэмжлэг үзүүлэх үгүй юу гэдэг асуудал. Путиний гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков ямар гарагт болсон уулзалтаар ямар ч дайныг зогсооно гэсэн яриа үүсээгүй буюу Оросын улбаны улс дайн зогсоох ийм байр сууриа илэрхийлээгүй гэдгийг бол хэлсэн. Харин Украины талаас Оросын улбаны улсыг дайн зогсоох яриа хэлэлцээг албаар хойш тавьж удаашруулж эсэргээрээ байлдааны талбарт давших шалтгаан хайж байна гэж буруутгаад байгаа юм. За Украины гадаад иргэн сайд Андрей Сибиа Путинийг дэмийл дэлхий дахины цагийг үрж байна гэж буруутгасан. Товчоор дүгнэж хэлэх юм бол өөрийнхөө санаачилсан төлөвлөгөөг амжилттай болно гэж үзэж байсан ч амаргүй байгаа. За гэхдээ л итгэл найдвар нь мухаагүй гэж Трамп илэрхийлсээр байгаа бол нөгөө талд Оросын улбаны улсын тал энэ төлөвлөгөөг яг чухалчилж үзэж байгаа хэсэг нь эргэлзэлтэй байгаа. За харин Украин энэ төлөвлөгөөг Оросын талын эрх ашигыг илүүтэй хангасан гэж үзэн дөрөвдөгч тал буюу Европын холбоог яриа хэлэлцээнд оролцуулахыг хүсэж байгаа. За Украины газар нутгийн буюу маргаантай байгаа бүс нутгийг оролцуулаад нийт 20% нь өдгөө Оросын улбаны улсын хяналтанд байна. Сүүлийн 7 хоногудад Оросын арим Украины газар нутгийн зүүн өмнөд хэсэгт давших нь мөн нэмэгдээд байгаамаа. Владимир Путин энэтхэг улсад 2 өдрийн төрийн айлчил хийж байгаа. За тэрээр Донбассыг хүчээр эзлэх тухай мэдгдлээ энэтхэгт байхдаа сэтгүүлчдэд хэлсэн юм аа. Энэ удаагийн түүний төрийн айлчлал нь Путиний Орос-Украины дайн эхснээс хойш энэтхэгт хийж байгаа анхны айлчлал нь болж байгаа. Өөрөөр хэлэх юм бол 4 жилийн дараах айлчлал нь болж байна гэсэн үг. За Путиний айлчлалын гол зорилго нь энэтхэг улстай худалдааны харилцаагаа эрчимжүүлэх юм а гэж шинжээчид үзэж байна. Учир нь барууны орнуудын хоригт орсон байгаа энэ цаг үед Оросын улбаны улсын хувьд энэтхэг нь худалдааны томоохон түншүүдийнх нь нэг болж байгаа. За энэ айлчлал нь мөн энэтхэг улс Америк нэгдсэн улстай худалдааны хилэлцээ хийж байгаа үедээ давтаж байна. Тодруулах юм бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын энэтхэгийн бараа бүтээгдэхүүн тавьсан тарифыг буулгах тухай яриа хэлэлцээ эд өрнөж байгаа юм. За харин энэтхэг бол Оросын улбаны улсын газрын тосны томоохон худалдаа өгч. Дональд Трамп энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модиг Оросын улбаны улсаас газрын тос худалдаа авахаа бүр мөсөн зогсоо гэж өнгөрсөн сард хэлсэн. За үүнийгээ Оросын улбаны улсад үзүүлж байгаа шахалт болж байгаа бөгөөд улмаар дайныг зогсооход нөлөөлнө гэж үзэж байгаа гэдгээ Трамп хэлж байсан. Өөрөөр хэлэх юм бол энэтхэг улс ийхүү хоёр их бүрний хувьд стратегийн чухал ач холбогдолтой боловч нөгөө талд нэгэнтээ нь сайдаж нөгөөтөө нь муудах ийм нөхцөл байдалд ороод байна гэж харж болохоор байна. За Оросын улбаны улс болон энэтхэг улс 2030 он гэхэд 100 тэрбум долларын худалдаа хийхээр зорж байгаа. За энэтхэг улс Оросын газрын тосны томоохон импортлогч учраас энэ зорилго биелэхэд ойрхон байгаа гэж шинжээч харж байна. Учир нь дайны дараагаар Европын орнууд Оросын улбаны улсын газрын тосны импортод нь хориг тавьснаар энэтхэг улс хөнгөлөлттэй үнээр авах болсон юм.
За уулзалтын явцад Энэтхэгийн ерөнхий сайд Орос Албаны улсын ерөнхийлөгчийг найрсаг дотноор хүлээн авч хамтдаа оройн зог барьсан. Орос Албаны улсын ерөнхийлөгч Батлан хамгаалахын сайд Андрей Белоусовтай хамт ирсэн бөгөөд Орос Албаны улс Энэтхэгийн Батлан хамгаалах салбарт дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа гэдгийг илэрхийлсэн. За Энэтхэг улс нь Орос Албаны улсыг дайнд шууд буруутгахаас зайлсхийсэн ийм байр суурьтай байгаа. Эсвэргээрээ дипломат яриа хэлэлцээний хүрээнд энэхүү дайны асуудлыг шийдэх боломжтой гэж байр сууриа илэрхийлсээр ирсэн. За түүнчлэн Орос Албаны улстай харилцах харилцаанд нь барууны холбоотнууд нь илдүүцэж нөлөөлөх гэж оролдож байгаа ч гэсэн начир дээр Орос Албаны улстай найрсаг харилцаатай байснаар Энэтхэгийн талд илүү ашигтай байгаа гэдгийг шинжээчид дүгнэн хэлж байгаамаа. Дараагийн мэдээллийг хүргэе. За Америк нэгдсэн улсын тусгай элч тэргүүтэй төлөөлөгчд Москвад яриа хэлэлцээ хийснийхээ дараахан ийхүү өнөөдөр Украины талтай Америк нэгдсэн улсын Флорида мужид уулзах гэж байна. Владимир Путинтэй хийсэн 5 цаг гаруй уулзалт нь тодорхой үр дүнгүй болж өнгөрсөн гэж Орос Албаны улсын талаас ч харж байгаа, Америкийн талаас ч гэсэн үнийг бол хүлээн зөвшөөрч байгаа. За Америк нэгдсэн улсын талаас Путинийг дайныг зогсоох эрмэлзэлтэй байгаа гэж үзэж байгаа гэдгээ онцолж байгаа бол Украины тал харин Орос Албаны улсаас хүлээлт үүсгээд хэрэггүй гэж хэлсэн. Америк нэгдсэн улсад сууж байгаа Украины элчин сайд Украин анхнаасаа л Америк нэгдсэн улсын энэхүү энхийн төлөвлөгөөнд оролцохыг идэвхтэйгээр хүсэж ирсэн. За эх орондоо инх тайвныг тогтоохын тулд шаардлагатай бүхэл арга хэмжээг авна гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Харин Украины ерөнхийлөгч Володимир Зеленский дэлхийн нийтээрээ дайныг зогсоох итгэл найдвар байгаа гэдгийг мэдэрч байна. За гэхдээ яриа хэлэлцээнд Оросын албаны улс дарамт үзүүлж байна гэж хэлсэн. Саяхан Америк нэгдсэн улсаас Украин болон Европын холбооны төлөөлөгчдтэй энэ асуудлын хүрээнд уулзсан ч гэсэн Америк нэгдсэн улсын санаачилсан төлөвлөгөөг хэд Оросын албаны улсын эрх ашигт нийцүүлсэн гэж Европын холбоо шүүмжлээд байсан. За үүгээр зогсохгүй Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон газар нутгийн асуудлаар буюу Украины газар нутгийн маргааны тухайд Америк нэгдсэн улс Украинаас нүүр буруулна. За Оросын албаны улсын талд нийцүүлэн амун Украинд аюулгүй байдлын баталгаа байхгүй байна гэж шүүмжилсэн. Түүнчлэн Германы канцлер Фридрих Мерц Володимир Зеленскийг ирэх өдрүүдэд маш болгоомжтой байхыг анхааруулж Америк нэгдсэн улс болон Оросын албаны улсыг Украин болон Европын холбоогоор шатар наадуулж байна гэж хардаж байгаагаа илэрхийлсэн. Харин Финландийн ерөнхийлөгч Александр Ступ Зеленский болон Украиныг ганцааранг нь тэдэнтэй буюу Америк нэгдсэн улс болон Оросын албаны улстай ингээд орхичихж болохгүй гэж байр сууриа тус илэрхийллээ. Товчхондоо Европын холбоо Америк нэгдсэн улсад тэдний төлөвлөгөө хийгээд зуурчлалт нь итгэхгүй байгаа гэдгийг илэрхийлж байгаа юм. Тиймээс Украиныг НАТОд элсүүлэх нь хамгийн гол баталгаа болно гэж харж байна. Харин Оросын албаны улс бол мэдээж Украины НАТО дахь гишүүнчлэлийн эсрэг хатуу байр суурьтай байгаа. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ч гэсэн үүний эсрэг гэдгийг бол хэдэнтэй илэрхийлсэн. Америк нэгдсэн улс болон Оросын албаны улсын ямар гарагийн уулзалт ч гэсэн энэ асуудлаар их хэрхэн төвлөрч ярилцсан гэсэн. За Европын орнууд 2027 он гэхэд Оросын албаны улсын нефтээс бүрэн хамааралгүй болохоор зорж байгаа бөгөөд Украины батлан хамгаалах зардалд зориулж 90 тэрбум долларын тусламж босгохоор санал хэдийн хэлэлцэгдэж эхэлсэн. За ийхүү Америк нэгдсэн улс Украинтай хийх өнөөдрийн уулзалтанд Европын холбооны санал байр суурь чухал нөлөө үзүүлэх магадaltaй байна. Дараагийн мэдээллийг үзэж та бүхэнд хүргэе. За Австралид 16-аас доош насны хүүхдүүд цахим сүлжээ ашиглах боломжгүй болж байна. Үүний хүрээнд Meta компани 16-аас доош насны хэрэглэгчдийнхээ цахим хаягуудыг хааж эхэллээ. За Meta бол Facebook, Instagram, Threads, WhatsApp зэрэг платформуудын толгой компани лээ. Энэ талаар тус компани өнгөрсөн 7 хоногт 13-аас 15 насны хэрэглэгчдэд урьдчилан сануулсан. За харин 16-аас доош насны хэрэглэгчид өөрсдийн зураг, бичлэг, мессежүүдээ эдгээр платформуудыг хаагдахаас өмнө татаж авах боломжтой байна. За ийхүү Австрали улс даяар нийт 150 мянган Facebook хаяг, 350 мянган Instagram хаяг хаагдана гэсэн тооцоол гарчээ. За 12 дугаар сарын 10-наас эхэлж улс даяар 16-аас доош насны хүүхдүүд ийхүү цахим сүлжээ хэрэглэхгүй болж эхэлж байгаа бөгөөд үүнийг зөрчсөн компаниуд дор хаяж 49.5 сая австрали доллараар торгуулах юм байна. За ингэснээр Австрали улс нь цахим сүлжээг хоригдсан хуультай болж байгаа анхны улс болж байна гэсэн үг. За App Store дээрх аппликейшнууд хэрэглэгчдэд насны хязгаар тавьж эхлэх бөгөөд 16-аас доош насны хэрэглэгчдээс заавал эцэг эхийн зөвшөөрөл шаардах юм байна.
Австралийн засгийн газраас насан туршаагүй иргэдээ цахим гэмт хэрэг бэлгийн үйлчлэгөөс сэргийлж ийм арга хэмжээ авах болсноо тайлбарлсан. За ялангуяа цахим сүлжээнд хортой аюултай контентуудаас хүүхдүүдийг сэргийлж хамгаалж байна гэж үзэж байгаа юм. За хуулийн хүрээнд Метагаас гадна Snapchat, YouTube, Reddit, X, TikTok зэрэг платформуд одоо энэ хуульд хамаарч байгаа бол стриминг платформудаас Kick болон Twitch нар хаагдж байна. За гэхдээ YouTube Kids, Google Classroom болон харилцан холбооны WhatsApp платформуд бол хаагдаагүй байна. За захин тоглоомын аппликейшн болон платформуудын тухайд Австралийн засгийн газар хаахаар ажиллаж байна. За иймэрхүү жагсаалтыг бас гаргаж байна гэж хэлсэн юм. За технологийн компаниуд хуулийг хэрэгжүүлэхийн тулд албан ёсны бичиг баримт, за дуу хоолой таних төхөөрөмж зэргийг ашиглах ёстой болж байгаа. За гэхдээ насаа худлаа мэдүүлэх эсвэл өөр насанд хүрсэн иргэдийн хаягийг блоклох зэрэг ийм эрсдлүүд бас үүсэж болзошгүй байгаа гэдгийг бол анхааруулж байгаа. Түүнчлэн хиймэл оюуны чатбот болон тоглоомын аппликейшнууд одоогоор энэ хуулийн хоригт ороогүй байгаа нь олон нийтээс шүүмжлэлт ихээр дагуулж байна. За учир нь сүүлийн үед хиймэл оюуны чатбот хүүхдүүдэд амиа орлох арга зааж өгсөн ийм тохиолдлууд бол олон улсад гарсан юм. За нөгөө талд ингэж цахим сүлжээг хориглож байгаа нь хүүхдийн эрхийг зөрчиж байна ч гэж үзэх хүмүүс бас байгаа. За үүнээс гадна технологийн цахим харилцаа холбооны платформуд, компаниуд ийм хууль хэрэгжснээр хүүхдүүд бүрэг ичимхий зожиг болж эсрэгээрээ интернетийн бүр хар буруу хэсэг рүү ороход хүрнэ гэж маргаж байгаа юм. Түүнчлэн бусад улс орнууд ижил хуультай болох вэ гэдэгт тэд санаа зовниж байгаа гэдгийг илэрхийлсэн. За Европын ихэд хэдэн улс орн ижил төстэй арга хэмжээ авч эхлэнэ гэдгийг бол одоогоор мэдэгдээд байна. За энэ нь жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа цахим сүлжээнд дэх хүүхдийн хүчирхийлэл гэмт хэрэгүүдтэй холбоотой юм а. Өнгөрсөн 7 хоногт Хонконгийн түүхэнд хараар бичигдэх үйл явдал болсон. За энэ бол Тайпо дүүргийн 8 блок орон сууцны 7 блокийг нь хамарсан галт төмөр. Одоо мэдэгдэж байгаагаар 159 хүн галын улмаас нас орсон бөгөөд 31 хүн сураггүй алга болоод байна. Албаныхан шатсан байрууд руу орж шалгалт хийхэд зарим цогцос үнс болж танигдахааргүй болсон гэдгийг бол мэдэгдсэн. За мөрдөн байцаагчид тус хороололд засвар хийж байхдаа ашигласан хамгаалалтын тор нь шаардлага хангаагүй улмаас гал ийхүү хурдтай тархахад нөлөөлсөн гэдгийг бол олж тогтоосон. Тиймээс Хонконгийн засаг захиргаа засвар хийж байгаа барилгуудын хулсан шаттай торыг авч хаях захирамжийг нэн даруй гаргаад байгаа юм. За Хонконгод байр хорооллуудад засвар хийхдээ хулсан шатыг фасад болгон ашиглаж тороор хучдаг нь нэг талын соёл болчихсон байсан ч гэсэн сүүлийн жилүүдэд аюулгүй байдлын асуудал нь шүүмжлэлт ихээр дагуулсан. За Хонконгийн хөгжлийн асуудал эрхэлсэн сайд Бернадет Линхо барилгын ажилд ашиглах материалын тухай шинэ журмыг эх 7 хоногт нь танилцуулна гэж мэдэгдэж байна. За одоогоор Хонконгод 200 гаруй орон сууц болон 10 томоохон барилгуудад засвар хийгдэж байгаа. За South China Morning Post мэдээллийн агентлагаас мэдээлснээр Хонконгийн засаг захиргааны гаргасан тушаал нь 300 гаруй засвар хийгдэж байгаа барилгуудад бол хамаарх юм байна. За чанар хангаагүй тор ашиглан засвар хийж байгаа барилгын компаниудтай хариуцлага тооцож ажиллахаа Хонконгийн засаг захиргааны холбогдох албан тушаалтнууд мөн мэдэгдсэн бөгөөд үүнийг шинжилхийн тулд шатсан хорооллын торноос хэдийн дээж авсан гэдгийг мэдэгдлээ. За галын шалтгааныг олж тогтоох ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас хэрэгт холбогдуулан 15 хүнийг баривчлаад байна. За эдгээр ихэнх нь бол засвар хийжсэн барилгын компанитай холбоотой хүмүүс байгаа. За албаныхан шатсан хорооллын доторхыг нь шалгаж дууссан байгаа бөгөөд одоогоор үлдсэн цогцыг хайхаар байрны гадаах орчин болон хулсан шатуудын ойр орчмыг шалгана гэсэн. За учир нь гал гарснаас болоод их хэмжээний хулсан шатнууд доош унсан. Тиймээс хүмүүсийн цогц эдгээр хулсан шатнуудад дарагдсан байж болцсохгүй маа гэж цагдаагийн албанаас мэдээлж байгаа. За нас орсон иргэдийн тухайд 1-ээс 97 насны хүмүүс байсан гэж албаныхан мэдгдсэн юм. Оршин суугчид гал ингэж хүчтэй тархахад ердөө 1-ээс 2 цаг л болсон бөгөөд энэ бүхний ард хууль бус тохиролцоо авилгалын хэрэг байгаа эсхийг сайн шалгаж үзэх хэрэгтэй хэмээн шүүмжлэн үзэж байна. Хөтөлбөрийн төгсгөлд үзэгч та бүхэнд дэлхийн тойронд болж байгаа бусад үйл явдлыг товчоор хүргье. Дэлхийн энх тайвны индексээр хамгийн аюулгүй улсуудыг тодрууллаа. Дэлхийн хамгийн аюулгүй улсаар энхүү Исланд улс тодорсон байна. Тус улс 2008 оноос хойш энхүү хамгийн аюулгүй улс гэж нэрлэгдэж байгаа юм. За Исланд улс нь аюулгүй байдал, мөргөлдөөн болон цэрэгжүүлэлт гэсэн 3 ангиллаар хамгийн аюулгүй гэсэн оноог авчээ. За удаах байруудад Ирланд, Шинэ Зеланд, Австри, Сингапур улсууд нэрлэгдсэн байна. Энэ онд дэлхийн 2 дугаар дайнаас хойш улс орнууд хоорондын мөргөлдөөн хамгийн дээд зэгтээ хүрсэн гэдгийг судалгааны байгууллагаас мэдээллээ.
Америк нэгдсэн улсын Конгресст гарчсан намынхан Жеффри Эпштейний арлын зургуудыг олон нийтэд дэлгэлээ. Эпштейн бол Америк нэгдсэн улсын санхүүч байсан бөгөөд багасны хүүхдүүдийг бэлгийн үйлчлэгүүд ашигласан хэрэгээр шоронд ял эдэлж байхдаа насарсан гэмт хэрэгтэй. Түүнийг Америк нэгдсэн улсын томоохон нэр бүхий эрхмүүдтэй ялангуяа ерөнхийлөгч Дональд Трамптай ойр харилцаатай байсан гэж арчилсан намынхан үзэн хэргийн баримтуудыг ил болгохоор ажиллаж байгаа. Түүний хохирогчид өөрсдийг нь Little Saint James гэх энэ арал руу нууцаар зөөвөрлөж бэлгийн үйлчлэгэд өртсөн гэж мэдүүлж байсан юм. Ил гарсан зургуудад маск ханандаа өлгсөн өрөөнүүд хар самбар шүдний имлэгийн ор зэрэг харагджээ. Америкийн pop дуучин Sabrina Carpenter өөрийнх нь уран бүтээлийг ажлаас сурталчлахдаа ашигласан хэмээн ерөнхийлөгч Трампын цэцэг захиргааг шүүмжилжээ. Цагаан ордны цахим хаягууд Трампыг ерөнхийлөгч болсноос хойш хошин, шүүмжилсэн, югдсан маягийн нийтлэл зураг бичлэгүүд ихээр оруулах болсон. Энэ нь ард иргэдээс тийм ч таатай хандлага хүлээн авахгүй байгаа. Sabrina Carpenter-аас гадна залуу дуучин Olivia Rodrigo ч гэсэн төстэй шүүмж саяхан хэлсэн. Энэ нь залуу сонгогчдод нөлөөлөх өндөр магадaltaй байгааг хэвлэлүүд онцолж байгаа юм. Индонез, Таиланд зэрэг зүүн өмнөд Азийн хэд хэдэн улсад их хэмжээний хурд тундас орж үер болсон. Энэ байгалийн гамшигаас болж Индонезэд гэхэд 1100 гаруй хүн амь насаа алдаад байна. Тус улсын ерөнхийлөгч Prabowo Subianto үерш нэрвэгдсэн суурингуудад очиж шаардлага тусламж үзүүлэхэд анхаарч ажиллагаа амлжээ. Хамгийн их гамшигт нэрвэгдсэн Суматра аралд нисдэг тэргээр тусламж очиж байгаа юм байна. Үзэгч та бүхэнд Тэнгэр телевизийн гадаад мэдээний тайм хөтөлбөр хүрлээ. Дараа 7 хоногт уулзлаа. Түр баяртай.